Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр 150 өдрийн дэлхийн томоохон технологийн компаниудын ярилцлаганд тэнцэх чаленжийн дараагийн өдөр үргэлжлэж байна. За тэгээ өнөөдөр бидний бодлого болохоор Container with Most Water гэдэг нэртэй бодлого. За энэ бодлого нь яадаг бодлого вэ гэвэл за ер нь маш сонирхолтой бодлого. Тэгэхээр хэдүүлсэнд нь ямар нэгэн height гэдэг одоо array өгөгдөх нь байна. За энэ array юу илэрхийлэх юм бэ гэвэл яг энэ зурган дээр байгаагчсан ийм багнуудыг илэрхийлэх нь байна. Багнуудын өндрийг илэрхийлэх нь байна. За тэгэхээр бид нар юу бодох юм бэ гэвэл энэ багнуудын өндрийг ашиглаад бид нар хийж болох хамгийн том эцэс хүнтэй, хамгийн том талбайтай усны контейнер буюу усны тийм агуулгах савыг хэдүүлж олох нь байна. Хамгийн том талбайг нь олох нь байна. За ерөнхийдөө яг жоохон бүтээч болгоод ийм бодлого хийсэн болохоос ерөн хамгийн энгийнээр ойлгоё гэвэл хэдүүлээ энэ багнуудыг ашиглаад хийж болох хамгийн том талбайтай тэгш өнцгтийг хэдүүлж олох нь байна те 4 өнцгт. За тэгэхээр ерөнхийдөө бол бодлогын өгүүлбэр бол ийм, бодлогоос асууж байгаа зүйл бол ийм байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол яаж бодох вэ гэвэл мэдээж ойлгомжтой. Бидний ямар нэгэн тэр хязгаарлах фактор бол юу болох вэ гэвэл арай бага өндөртэй багна нь болох нь байна те. Одоо за жишээ нь хэдүүлээ эндээс авч үзье. За энэ болоод хамгийн зүүн талын болоод хамгийн баруун талын багнуудыг хэдүүлээ авч үзье. За тэгэхэд хэдүүлээ эндээс ийм хэмжээний тэгш өнцгтийг хийж болох нь байна те. Яг тэгвэл бага хэмжээтэй байгаа. За хэдүүлээ эндээс харъя. Бага өндөртэй байгаа юу нь энэ учраас хэрвээ эндээс илүү өндөртэй одоо жишээ нь ийм хэмжээний ус ийшээ хийжвэл ийшээ асгарч штэ тий ийшээ асгарч. Тийм учраас хэдүүлээ бол зөвхөн энэ хэмжээнд л энэ усыг хийж энэ хэмжээнд л энэ тэгш өнцгтийг барьж болох нэ. За дараа нь энэ болоод энийг хэдүүлээ авч үзье. За тэгвэл хэдүүлээ эндээс авч үзэхэд бол арай бага өндөртэй нь энэ байгаа учраас хэдүүлээ энэ хэмжээнд л ус дүүргэж болох нь шүү дээ. Энэ хоёр багны хувьд бол ярихад. За тийм учраас хэдүүлгийнх нь бодолт бол нэг иймэрхүү. Тэгэхээр энэний хэдүүлээ юуг нь олох хэвээр, талбайг нь олох хэвээр энэ хийж байгаа тэгш өнцгтийнхаа. За тэгэхээр хэдүүлээ бодолт руугаа оръё. За бодолт нь бол ер нь яаж болох вэ гэвэл мэдээж бид нэр brute force буюу хамгийн амархан аргаар нь бодож болно тийм ээ. Одоо нэг нэгээр нь тооцчих гэсэн үг. За жишээ нь хэдүүлээ энэ болоод энийг хэдүүлээ авч үзье хамгийн ихсээд тий. Тэгээд эндээс хэдүүлгийнх нь за max тий хэдүүлээ хамгийн том юуг нь олох хэвээр талбайг нь олох хэвээр. За хэдүүлээ max гэх тэрийг нэрэлчихье. За тэгэхэд энд нэг өндөртэй тэгээд зөвхөн ийшээ нэг одоо нэгж явж байгаа учраас нэгийг үржих нь нэг буюу нэг гэдэг талбайтай гарч ирэх нь байна. Нэг гэдэг талбайтай гарч ирэх нь. За дараачих нь энийг авч үзвэл дахиад эн чин одоо хязгаарлах юм нь болно шүү дээ. Фактор нь болно тий. Тийм учраас энэ дээр авч үзэх нь. За тэгэнгүүт нэг өндөртэй хоёр ширхэг ийшээ явж байгаа учраас талбай нь макс нь 2 болж өөрчлөгдөнө. Нэгээс 2 илүү учраас. За дараа нь ийшээ яваад дахиад ингэж явна. Энэ яах вэ гэвэл дахиад 3 болж өөрчлөгдөө. За тэгээд энэ ийшээ явах нь байна тий. За ингэж бүгдийг нь үзсний дараа хэдүүлээ дараачийн буюу одоо ийшээ ширжээд энтэйгээ таарах одоо за энд нэг юу гарч ирж болж байна. Энд гарч ирж болж байна. Энд гарч ирж болж байна. За хийж болох бүх тэгш өнцгтийг хэдүүлээ энд хийж үзэж болох нь байна. За энэ бодолтоор бол. За тэгэнгүүт энэ бодолтоор бодож үзвэл бид нэр lead code дээр юу яаж pass хийж чадахгүй. Яагаад гэвэл бидний хийх ёстой time complexity бол хурдаас хэдүүлээ O of n гэдэг хурдаар хийх ёстой. Тэнгүүд хэдүүлээ ингэж хийвэл O of n square болчих шүү дээ тийм. Тийм учраас хэдүүлэнгийнх нь O of n бодолт ерөн ямар бодолт юм бэ гэдгийг хэдүүлээ харж үздэг юм. За тэгэхээр хэдүүлээ юу яасан шүү дээ. Энд өгөгдсөн тий. Энд өгөгдсөн хэдүүлэнд нь. За хэдүүлээ өмнө үтсэн одоо left pointer, right pointer буюу хоёр нөгөө two pointer гэдэг аргаараа бодох нь энэ бодлогыг.
За энд нь left буюу хамгийн зүүн талд нь S-ийг, хамгийн баруун талд нь хэдүүсээ R-ыг аваад үзчихье. За хэдүүсээ max дээр байгаа юмудаа устгахчиа. За тэгэхээр хоёр талаас нь бол явах нь байна те. За ихсээд S R2 дээр байгаа багны үүсгэж чадах хамгийн том хэмжээтэй тэгш үнцэгт нь юу юм бэ гэвэл эндээс энэ үрж байгаа шүү дээ те. Энд одоо жишээ нь 4 9 ширхэг юу байна. Тийм учраас хэдүүсэнгийнх нь зай бас 9 гарна шүү дээ те. Эндээс энэ хүртэл бол 9 гарна. За тийм учраас 9-ийг 1-ээр үржүүлээд хэдүүсэнгийнх нь max ус 9 усчцоо. За тэгвэл хэдүүсээ эндээс бодож үзээс та. R дээр байгаа багны өндөр нь хит юм бэ гэвэл 7 байгаад байгаа шүү дээ тий. R дээр байгаа багны өндөр нь 7. Тэгвэл S дээр байгаа багны өндөр нь 1. Тэгэхээр эндээс хязгаарч байгаа тэр өндөр нь юу болж гинэ гэхээр 1 болоод дээ шүү дээ. Уус нь 7-гоороо 7-т арай нэг өндөр ойролцоо ч юм уу тийм багныг хэдүүсээ хийчихэд уус нь илүү их талбайг гаргаж авч босох гээд байна тий. Тэнгүүд энд 1 гэдэг юу баг нь байгаад байгаа учраас хэдүүсээ тэрийг гаргаж авч чадахгүй байна. Тийм учраас энэ хязгаарч байгаа факторыг нь шилжүүлээд баруун тишээгээ болгочих. За тэнгүүд энд 8 гэдэг өндөртэй баган дээр хүрээд ирсээ 7 8 2-оос энэ тэгш өнцгтөр явна шүү дээ тий. Энэ тэгш өнцгтөр явна. Тэнгүүд 7 8 2-ын 7 мэдээж багаар нь авна. Тэнгүүд R-аас нь S-ийг үржих нь 7 тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо 49 гэдэг хариу гарах хэрэгтэй шүү дээ тий. 49 тийм ээ. За тэнгүүд ингээд хэдүүсээ бодчихсоо 49 гэж шинжлэгдэнэ. Тэнгүүд одоо эндээс харахад S-R2-ын аль нь хязгаарч байгаа фактор байгаа юм бэ? Эндээс харж үзэхэд хязгаарч байгаа фактор нь аль нь юм бэ гэж авч үзэхэд мэдээж 7 байгаа шүү дээ. Яагаад гэвэл энэ чинь өндөр намаар нь авч үзэхэд нам дээр нь л тэр усыг ингэж хийхгүй бол тэндээс хэтрээд явчвал усоос асгарч шүү дээ тийм. Тийм учраас R-ыг нь зүүн тишгээ шилж үзэх нь. За мэдээж энэ дээр үүсгэж байгаа энэ тэгш өнцгт бол энэ max-аас илүү байхгүй нөө ойлгомжтой. За тэнгүүд хэдүүсээ дараачих руу шилжиж R нь ийшээгээ орлоо. Мэдээж энэ дээр 8 байна. Тийм учраас энэ хоёрын үүсгэж чадах юу бол энэ байна те. Тэгэхээр яах вэ гэвэл энэ хоёр ижлэх өндөртэй байгаа юм чи угаасаа 8-аар авахд болно шүү дээ өндрийг нь те. Түр уртыг нь хитээр авах юм бэ гэвэл R-аас нэр үржих нь 5 байх нь шүү дээ. R-аас нэр нь үржих нь. Тийм учраас энэ бол 40-тэй тэнцүү. 40-оос эндээс илүү биш учраас энийг шинжлэх шаардлага бол байхгүй гэж ойлгож байна. За тэгэхээр хэдүүсээ 8 босцсон юм чинь. За энэ хоёрын S-ийг шилжүүлсэн ч бас энэ дээр бол ялгаа байхгүй гэсэн үг одоо. За хэдүүсээ R-ыг шилжүүлчихсэн та тийм. R-ыг шилжүүлчих. R-ыг шилжүүлээ. За энэ бол мэдээж юу байх вэ тодорхой. За тэнгүүд R-ыг дахиад шилжүүлье. Энэ бол мэдээж 49-с илүү гарахгүй тодорхой. R-ыг дахиад шилжүүлье. Энэ бол мэдээж 49-с илүү гарахгүй тодорхой. Тэгэхээр R-ыг шилжүүлье. Энэ бол мэдээж 49-с илүү гарахгүй тодорхой. За тэнгүүд дахиад ийшиг R-ыг шилжүүлэхэд S-R2 нь тэнцэж байна. Тийм учраас энэ үрээд бидний бодлого дуусгах нь байна. Яг тэгвэл бид нэр хоёр баг нь олж иж тэр хоёр багны хооронд үүсгэх боломжтой тэр тэгш өнцгтийн талбайг хамгийн их талбайг нь олж байгаа. За тийм учраас хэдүүсээ 49 гэдэг хариугаа return хийчих нь байна. За тэгэхээр хэдүүсээ бодолт руугаа оръё. За бодолт нь яах вэ гэхээр мэдээж хэдүүсэнд нь 2 pointer хэрэгтэй те S-R гэдэг. За мэдээж S нь бол энэ тухайн үүгцэн array-ийн хамгийн ихний гишүүн R нь бол хамгийн сүүлийн гишүүн дээр очиж одоо тэр индексийг илэрхийлэх ёстой. За тийм учраас S нь тэгээс эхлээд R нь бол энэ үүгцэн array-ийнхаа size-аас нэгээс эхэлнэ тийм ээ. За хэдүүсэн юу хэрэгтэй юм бэ гэж хэдүүсэн max-ийг гэд нэрлэжээ. Хамгийн одоо хийж болох хамгийн том тэгш өнцгтийн талбай тийм ээ. За уучлаарай. За тэгээд хэдүүсэн y суп бичин тэр нь S нь R-аас бага байх үед ажилласан тийм ээ. Сая яагаад гэдгийг нь тайлбарласан. За тэгэхээр хэдүүсэн шууд юу яач? Одоо байгаа хоёр багныхаа үүсгэж болох тэгш өнцгтийн хэдүүсээ талбайг нь олчих. За яаж олох вэ гэж ойлгомжтой S-аас нь R-аас нь S тийм ээ. Тэрийг үржих нь. За энийг хэдүүсээ яагаад ингэж олж байгаа вэ гэхээр энэ юу болоод байна гэхээр мэдээж тэгш өнцгтийнхаа уртыг нь олж байна тий. За тэгэнгүүт одоо хэдүүсээ өндрийг нь яаж олох вэ гэвэл тэр
хоёр багныхаа аль намхнаар навна штэ. Тийм учраас аль минимумыг навна гэсэн үг те. Энэ чи height штэ height. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэвэл энд юу хийгээд байна гэхээр хитүүсээ энд байгаа хоёр багнаа харьцуулаад байна гэж ойлгож болох нь. Энд байгаа хоёр багныг. Тийм учраас хитүүсээ аль багыг нь авах ёстой шүү дээ. Аль багыг нь авна. Аль ихийг нь авчвал хитүүсээ ус нэмэхээр ус нь хажуу тишийг асгараад байна те. Аль баг руугаа асгараад байна. Тийм учраас хитүүсээ багыг нь авна. Тийм учраас хитүүсээ ингэж өндрийг нь олж байгаа гэсэн үг байна. За уртыг нь болохоор араас нээж буюу индексийн зөрүүнөөс шууд урт нь гараад ирнэ шүү дээ те. За дараа нь хитүүсээ яах вэ гэвэл зүгээр максыгаа шинчиж чинь хэрвээ максыгаас одоо current буюу одоогийн байгаа нь изүү болвол макс нь шинжлэгдээд явна. Хэрвээ изүү биш болвол зүгээр макситагаас тэнцвэрүүд явчихна гэсэн. За дараа нь хитүүсээ үтсэн шүү дээ тий. Одоо тэр хязгаарч байгаа зүйлс нь юу байгаад байгаа юм тий. Одоо жишээ нь height-ийн s-с height-ийн r нь изүү байвал гэдг нь юу гэсэн үг вэ гэхээр одоо жишээ нь энэ хамгийн ихний өндөр байгаа шүү дээ. Хамгийн ихний өндөр хамгийн сүүсчийн өндөр хоёрыг авч үзвэл 1.72 байна тий. 1.72 7% потенциалынхаа хувьд изүү их талбайг одоо бүтээх боломжтой тийм баг нь байгаа шүү дээ. Тэгэхэд нэг бол зөвхөн хязгаарлаад тэнд байгаад байгаа. Тийм учраас хідүүсээ нэгийг хажуу тийшээ шилжүүлж нэг биш 8 гэдэг өндөртэй багныг авч иж хідүүсээ одоо тэр хамгийн их одоо талбайгаа олоод байгаа шүү дээ. За тийм учраас хідүүсээ age-ийг энэ дээр шилжүүлчих нь. Хэрвээ height s нь height r-аас бага байвал age-ийг шилжүүлчих нь. За эсрэг нөхцөлөөр s нь r-аас өндөр байвал хідүүсээ r-ыг зүүн тишийг шилжүүлчих нь тий. Тэгэхээр энэ хоёр одоо хоёр талаас нэг рүүгээ яваад байгаа тийм хоёр pointer гэдэг хідүүсээ ойлгочих жоох нь. За тэгээд хідүүсээ max-ыг буцаачхад хідүүсийнх нь бодлого бол ерөнхийдөө болчихно гэж ойлгож байна. За хідүүсээ хариугаа харцгаая. За болж гин тийм ээ. За тэгэхээр ерөнхийдөө бас эндээс хамгийн сайн ойлгох хэрэгтэй зүйл бол хідүүсээ ямар аргаар бодож гин вэ гэхээр 2 pointer гэдэг аргаар бодож байгаа. Тэгээд тухайн хязгаарч байгаа багны өндөр тухайн одоо изүү их байгаа изүү өндөр байгаа багны өндөр хоёрын тэр утга санааг сайн ойлгочиход ерөнхийдөө энэ бодлого бол болчихно гэж ойлгож байна. За тэгээ өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүгдтэй баярлалаа. Тэгээ бичлэг таалагдсан бол